Улсын их хурлын дэд дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын засгийн газраас 2025 оны 11-р сарын 14-ний өдөр Улсын их хурл дүргэн мэдүүлсэн гэр бүлийн тухай хуулийн төсөл болон хамт дүргэн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлцүүлгийг Улсын их хурл 2026 оны 6-р сарын 18, 19-ний өдрийн чуулганы нэгдсэн уралдаанаар хэлэлцэж эцсийн хэлцүүлэх бэлтгүүлгээр хууль зүйн байнгын ороонд шилжүүлсэн билээ. Хууль зүйн байнгын ороо 2026 оны 6-р сарын 24-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-ийн 5 дахь хэсэг заасны дагуу хууль тогтоомжийн хоорондын уялдааг хангах зорилгоор боловсруулсан эрүүгийн эрэг хэн шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан бөгөөд Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39-ийн 10 дахь хэсэг заасны дагуу хуулийн төслүүдийг зүйлбэрээр хэлэлцсэн болно. Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39-ийн 24 дахь хэсэг заасны дагуу хуулийн төслөөр зарчмын зөрүүтэй саналын томьёол гараагүй тул анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх гормын саналыг байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 58.8%-аар дэмжсэн болно. Улсын их хурлын дэд дарга эрхэм гишүүдээ. Гэр бүлийн тухай хуулийн шинжилгээ хариуцлагатай холбогдсон боловсруулсан эрүүгийн эрэг хэн шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх хууль зүйн байнгын орооны санал төгөлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсан явдал баярлалаа.